За сайн байцгаана уу, би Оргил байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ Франц хэлний хичээлийн 3 дугаар хэсгээ эхлүүлцгээе. 1 болон 2 дугаар хэсгийн хичээлээ сайн үзэж давтсан байх гэж найдаж байна. Тэгээд тэндээс өөрчлөлөд бүгдээрээ одоо сурцгаая. Би Францаар ярьдаг. Би Францаар ярьдаг гэж яаж хэлэх вэ? Би ярьдаг гэж эхэлж хэлнэ. Тэгээд дараа нь сүүлд нь Францаар гэж хэлнэ. Би ярьдаг Франц хэл гэж хэлнэ. Тэгэхээр энийг бүгдээрээ түрүүний хичээл дээр үзсэн байгаа. Тэгэхээр je parle français. Je parle français. Би Францаар ярьдаг. Эсвэл би ярьдаг Францаар. Би Францаар ярьдаггүй гэж үгүйсгүүл яах вэ? Үйл үгийнхаа хоёр талд нь ne pas гэж хэлээд үйл үгээ голт нь нээдэг. Тэгэхээр je ne parle pas français. Je ne parle pas français. Өмнөд өрдсөнчлэн заримдаа хүмүүс энэ ne гэдгийг хэлдэггүй. Je parle pas français гэж зарим хүмүүс хэлж магадгүй. Гэхдээ үнэхээр Францаар ярьдаггүй бол тэгж товчилж ярина гэж бол бүр байхгүй бах. Тийм учраас тэгээд бас ер нь бол зөв ярмаар байвал энийг гээж болохгүй. Тэгэхээр бүгдээрээ je ne parle pas français гэж хэлнэ. За би чадна гэж хэлхийг санаж байна уу? Je peux. Je peux. Чи чадна гэвэл яаж хэлэх вэ? Tu peux. Tu peux. Чи чадах уу гэж асуувал яах вэ? Бидний сурсан асуух арга бол өмнө нь est-ce que гэж тавиад чи чадах гэдгийг хэлэх байгаа. Чи чадна гэдгийг. Тэгэхээр est-ce que tu peux? Est-ce que tu peux? Est-ce que tu peux? Чи чадах уу? За, anglais гэж англи хэлийг хэлнэ. Anglais. 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 Англи хэл. За, чи англиар ярьж чадах уу гэж асууя. Чи чадах уу ярьж англиар гэдэг бүтцээр хэлнэ. Тэгэхээр est-ce que tu peux parler anglais? Est-ce que tu peux parler anglais? Чи чадах эсвэл чи чадна ярьж англи хэлээр өмнө асуултаа тавьж байгаа. Тэгэхээр est-ce que tu peux parler anglais гэвэл чи англиар ярьж чадах уу гэсэн үг. Чи англиар ярьдаг уу? Чадах уу биш зүгээр чи англиар ярьдаг уу гэж асууя. Тэгэхээр яаж асуух вэ? Est-ce que tu parles anglais? Est-ce que tu parles anglais? Чи англиар ярьдаг уу? Чадах гэдэг пүү гэдэг хэсэг нь байхгүй. Зүгээр шууд ярьдаг уу гэж асууж байгаа. Est-ce que tu parles anglais? Би англиар маш сайн ярьдаг. Гэхдээ би Францаар сайн ярьж чаддаггүй гэж хэлье. Би англиар маш сайн ярьдаг. Гэхдээ би Францаар сайн ярьж чаддаггүй. Энийг хэлэхийн тулд бүгдээрээ би ярьдаг гэж хэлнэ. Тэгээд маш сайн англиар. Тэгээд гэхдээ би чаддаггүй ярьж сайн Францаар гэдэг бүтцтэй хэлнэ. Je parle très bien anglais, mais je ne peux pas parler bien français. Тэгэхээр би ярьдаг маш сайн англи хэл. Гэхдээ би чадахгүй ярьж сайн Франц хэл. Тэгэхээр англи хэл болон Франц хэл гэдэг одоо энэ обжект нь болохоор сүүлдээ орж байна. SVO хэл болохоор би тэгээд дандаа SVO гэдгийг энэ дандаа S буюу subject буюу одоо хин юу үйлдэж байгаа гэдгийг энэ дандаа шараар тэмдэглэсэн байгаа. Тэгээд үйл үгийг нь шууд дараагийн орох үйл үгийг гол үйл үгийг нь дандаа би зинхрээр тэмдэглэж байгаа. Хэрвээ анзаарсан бол Монгол хэлэнд одоо энэ би ярьдаг гэдэг энэ шар цэнхэр хоёр талд нь одоо ингэж сандвичилж одоо голд нь илүү одоо мэдээллийг оруулдаг. Европ хэлэнд болохоор энэ шар цэнхэр хоёр subject verb хоёр нь араасаа ороод тэгээд тэднийхэн дараас нь одоо илүү мэдээллүүд нь орж ирдэг. Тэгэхээр удаан хэлье. Je parle très bien anglais, mais je ne peux pas parler bien français. Je parle très bien anglais, mais je ne peux pas parler bien français. За, vous гэж байгаа. Та. Түрүүний хичээлүүдээр бид нар дандаа чи гэж ярьж исэн. Тэгэхдээ мэдээж бид нэр дөнгөж уулзсан хүнтэйгээ насны зөрүүт хамаагүйгээр харалцахгүйгээр ер нь бол та гэж ярина. Эсвэл мэдээж бас монгол шиг өөрөөсөө ахмад хүнийг эсвэл багшигаа ч юм уу те ер нь бол та гэж ярина. Тийм учраас энэ бол маш хэрэгтэй үг. Тэгэхээр бүгдээрээ vous
та гэдэг үгийг сурцгаая. Танд гэж яаж хэлэх вэ? Бид нар өмнө надад болон чамд гэж хэлж сурсан. Pour moi, pour toi гэж байсан. Тэгэхээр одоо танд гэвэл pour vous. Pour vous. Тэгэхээр энийг танд эсвэл энэ бол танд гэд өмнө бид нар энэ бол чамд эсвэл энэ бол надад гэж хэлжсэн. Тэрийг одоо танд гэж бүгдээр хэлье. Эхлээд оролдоод үзээрэй. За, c'est pour vous. C'est pour vous. C'est pour vous. Энэ бол танд. Эсвэл энийг танд. За, vous voulez. Та хүсэж байна. Бид нар би хүсэж байна гэдгийг je veux гэж хэлсэн. Чи хүсэж байна гэхийг tu veux гэж хэлсэн. Тэгэхээр та гэдэг одоо энэ vous гэдэг үг орж ирэхлээр энэ одоо үйл үг нь арай өөрөөр хувирна гэсэн үг. Төрөний 1 болон 2 дугаар хичээл дээр би аль болох үйл үгийг хувирахгүй байхыг хичээсэн. Яг гэвэл анхан шатны хүнд энэ одоо хувирах зүйлийг үзээд ах шаардлагагүй гэж бодчихсон. Одоо бүгд тэр баг багаар хувиргаж эхэлцгээе. Тэгэхээр ер нь бол энэ vous гэдэг одоо та гэдэг үгний араас ихэвчлэн энэ z үсгээр төгсдөг хувиргалууд орж ирдэг. Гэхдээ энэ z-ийг нь бол дуудахгүй. Мэдээж араас нь яг их шигээр эхлэх юм бол дуудаж магадгүй. Гэхдээ voulez энэ болохоор vous voulez гэд z-ийг бол дуудахгүй. Тэгэхээр та хүсэж байна. Vous voulez. Та хүсэж байна уу гэж асууя бүгдээрээ. Тэгэхээр хэлээд үзээрэй. Est-ce que vous voulez? Est-ce que vous voulez? За энийг далимтуулаад би бас дахиад нэг асуух асуултын аргыг зааж өгье. Тэгэхээр энэ est-ce que гэдэг хэсгийг бас одоо хэлэхгүй байж болно. Одоо орос хэлтэй төстэй гэх юм уу? Зүгээр шууд vous voulez гэж асууж болно. Гэхдээ одоо дуудлагынхаа өнгийг солих юм бол тэр нь асуулт болж хуурдаг гэсэн үг. Эсвэл өмнө сурсан шиг est-ce que vous voulez гэж асууж болно. Гэхдээ дангаар нь бас vous voulez гэд өнгөө жоохон сүулт нь өргөлттэйгээр асуух юм бол бас тэр нь асуулт болж хуурна. Тэгэхээр тэр бол дахиад нэг асуух арга байна. Гэхдээ бид нар одоохондоо est-ce que vous voulez гэж асууж байгаа. Та хүсэж байна уу? За та надтай ярихыг хүсэж байна уу гэж асууя. Та надтай ярихыг хүсэж байна уу гэхийн тулд та хүсэх гэдэг хоёр үг нь болохоор одоо Монголд ихэнд ба төгсгөлд нь орж байгаа бол Франц хэлэнд ихэнд ба дараа нь орно. Тэгээд ярихыг надтай гэдэг нь дараа нь орно. Тэгэхээр та хүсэж байна уу ярихыг надтай гэж хэлнэ. Est-ce que vous voulez parler avec moi? Est-ce que vous voulez parler avec moi? Та надтай ярихыг хүсэж байна уу? Est-ce que vous voulez parler avec moi? Est-ce que vous voulez parler avec moi? Та надтай англиар ярихыг хүсэж байна уу? Тэгэхээр энэ англиар гэдэг илүү мэдээлэл учраас араас орж ирнэ. Монголд болохоор голд нь ингээд гол руу нь болж ихэд идэг. Өмнө би бас нэг видеонуудаар хэлжсэнчлэн Европ хэлний одоо энэ SVO системтэй хэлэнд болохоор гол чухал мэдээлэлээ эхэлж оруулчаад илүү мэдээллүүдийг араас нь зурулж оруулж ирдэг. Та хүсэж байна ярихыг надтай англи хэлээр гэдэг бүтцтэй хэлнэ гэсэн үг. Энэ хэсгээр би надтай гэдгийг оруулаг байна. Тэгэхээр est-ce que vous voulez parler avec moi en anglais гэж хэлж болно. Эсвэл est-ce que vous voulez parler en anglais avec moi гэж бас сольж хэлж болно. Энэ хоёрын байрыг бол солиход бол нэг дөрмөнд бол алдаа гарахгүй гэсэн үг. Тэгэхээр moi гэдэг нь одоо би жирний лиага өнгөөр бодсон. Avec гэдэг нь одоо тай гэдэг тийм ялгал ногооноор бодсон байна. За. Гэт алтаага засчлаа. За, est-ce que vous voulez parler avec moi en anglais? Эсвэл энэ хоёрын байрыг хүсэж болно. Эсвэл est-ce que vous voulez parler en anglais avec moi? Тэгэхээр та надтай англиар ярихыг хүсэж байна уу? За, үгүй би тантай францаар ярихыг хүсэж байна гэж одоо хариулъя. Тэгэхээр үгүй гэдгийг санаж байгаа бол non гэж байгаа. Тэгээд би хүсэж байна ярихыг тантай францаар. Тэгэхээр non, je veux parler avec vous en français. Non, je veux parler avec vous en français. Энэ on гэдэг үг нь болохоор одоо английн in гэдэг үгтэй ер нь бол төстэй. Тэгээд дотор гэсэн үг. Эсвэл тэр хамаарахын тэр
тийм ялгал бас гэж ашиглагдаж болно. Энэ удаад болохоор en français гэдэг нь Франц ар гэж одоо Монголын энэ ар гэдэг тийм ялгал болж одоо ажиллаж байна гэсэн үг энэ өгүүлбэрт. За vous parlez та ярьдаг. Энэ нөгөө нэг parler гэж үг байсан. Энэ айг үсгээр төгсөх юм бол тэр нь ярих гэдэг үг болдог. Тэгэхээр та гэдэг үгэн дээр хувирахтаа түрүүний хэлсэнчлэн z үсгтэй төгснө. Тэгээд vous parlez та ярьдаг. Тэгэхээр та маш сайн ярьж байна гэж хэлээ. Та маш сайн ярьдаг болон та маш сайн ярьж байна хоёр бол хоорондоо нэг ялгаа байхгүй. Саяныхыг ашиглаж болно. Тэгэхээр vous parlez très bien. Vous parlez très bien. Энэ та маш сайн ярьдаг гэж орчуулдаг болно. Эсвэл та маш сайн ярьж байна гэж бас орчуулж болно. Тэгэхээр шинэ үг одоо бүгдээрээс орцгаая. Maintenant. Энэ одоо гэсэн үг. Энийг бүгдээрээ задлж уншия. Maintenant. Maintenant. Одоо. Maintenant. За би одоо ярихыг хүсэж байна гэж хэлье. Гэхдээ бүтцэн одоо ер нь цаг хугацаа одоо өнөөдөр маргааш өчигдөр одоо тий гэх мэт цаг хугацааны мэдээллийн өгүүлбэртээ оруулж ирэх юм бол тэр нь дандаа хамгийн сүүлд орж ирж байдаг. Англи хэлэнд ч тэр Франц хэлэнд ч бас тэр. Тэгэхээр бүтцийн хувьд би хүсэж байна ярихыг одоо гэсэн бүтцтэй хэлнэ. Je veux parler maintenant. Je veux parler maintenant. Би хүсэж байна одоо ярихыг. За би тантай ярихыг хүсэж байна. Гэхдээ би одоо чадахгүй. Хичээлээ. Мэдээж бүтцийн хувьд би хүсэж байна ярихыг тантай. Гэхдээ би чадахгүй одоо гэж хэлнэ. Тэгэхээр je veux parler avec vous, mais je ne peux pas maintenant. Je veux parler avec vous, mais je ne peux pas maintenant. Je veux parler avec vous, mais je ne peux pas maintenant. Maintenant. Je veux parler avec vous, mais je ne peux pas maintenant. За, дахиад нэг шинэ үг орж ирлээ. Un peu. Энэ нь болохоор одоо жаахан эсвэл бага зэрэг гэсэн үг. Un гэдэг нь одоо нэг гэсэн үг. Одоо ингээ пүү гэхээр одоо жижиг юм уу, нэг жижиг эсвэл одоо нэг жоохон гэсэн үг. За, би бага зэрэг ярьдаг гэж хэлье. Саяны үгийг ашиглаад. Je parle un peu. Je parle un peu. Би ярьдаг бага зэрэг. Je parle un peu. Би одоо Францаар бага зэрэг ярьдаг. Одоо болцсон гэх юм те. Би одоо бага зэрэг ярьж байна гэх юм те. Энэ өгүүлбэрийг Францаар хэлвэл яаж хэлэх вэ? Би ярьдаг бага зэрэг Францаар одоо. Тэгэхээр je parle un peu français maintenant. Je parle un peu français maintenant. Je parle un peu français maintenant. Би одоо бага зэрэг Францаар ярьдаг. Je parle un peu français maintenant. Чи одоо ярьж чадах уу гэж асууя. Тэгэхээр чи чадах уу ярьж одоо гэж бүтцээр хэлнэ. За хэлээд үзээрэй. За. Est-ce que tu peux parler maintenant? Est-ce que tu peux parler maintenant? Est-ce que tu peux parler maintenant? Maintenant. Tu peux parler maintenant. Тэгээд бас Франц хэлний нэг дуудлагын онцлог нь болохоор бас ингээ амаараа ингээд үлээж байгаа юм шиг. Одоо бүр эрүүгээ урагш нь авчирж байгаад бас одоо энэ иймэрхүү дуудлагуудыг tu pu гэх ингээд үлээж байгаа юм шиг бас улам илүү их маягтай хэлхийг хичээгээрэй. Маяглахаас бити яагаарай. Аль болох маяглах тусам илүү сайн дуудлагыг сурна. Тэгээд дараа нь хит их маягласан байх юм бол тэрийгэ баг зэрэг дараа нь сурсан оноо багасгаж болно. Тэгэхээр бүгдээрээ est-ce que tu peux parler maintenant гэж хэлье. Тийм ээ? Est-ce que tu peux parler maintenant? Vous pouvez. Та чадна. Та чадна. Та энэ үгийг хэлж чадна. Vous pouvez. Түрүүн бид нэр je peux, tu peux гэж чадна гэдгийг хэлж ирсэн бол одоо энэ pouvez гэж та гэдэг дээр хувирна. Түрүүний хэлсэн шиг z үсгтэй. Гэхдээ z үсгийг дуудахгүй. Тэгээд энэ үг нь бол ер нь pouvoir гэдэг одоо чадах гэдэг үгнээс гаралтай үг. Est-ce que vous pouvez? Aider гэж дахиад нэг үг байна.
Тэр нь болохоор туслах гэсэн үг. Мэдээж энэ сүүлийн үсгийг айх үсгийг бол хэлэхгүй. Тэгэхээр aider. Одоо англиар бол бас одоо чинь first aid энэ гэдэг одоо анхан шатны тусламж гэж байдаг. Тэр нь болохоор энэ үгнээс гаралтай aider туслах гэсэн үг. За дахиад нэг үг орж ирлээ. Энэ болохоор s'il vous plaît. S'il vous plaît. Энэ мэдээж сүүлийн гэгүүлэгчүүдийг бол дуудахгүй. Тэгээд энэ болохоор одоо монголоор бол орчуулах юм бол гуй эсвэл одоо тэхүү гэсэн үг. Гэхдээ одоо ялгаа нь соёлын ялгаа байгаа. Тэр соёлын ялгаа нөх юм бол одоо Монголд хүн болгон аливаа юм хэлэхдээ араас нь гуй гэж хэлдэг. Одоо би гуйж юм ч гэдэг юм уу. Яг уу тэхүү гэж хэлдэг. Арай илүү их хвчлэн. Гэхдээ ер нь бол монгол хүмүүс хоолойныхоо өнгөөр арай илүү соёлтой асууж байгаагаа өөрчилдөг. Одоо жишээ нь надад тэр үзгийг аваад өгөөч гэж хэлэхдээ яг адилхан өгүүлбэрийн бүтцээ өөрчлөхгүйгээр бид нар монголоор соёлтой бөгөөд соёлгүй хэлж болно те. Надад үзгийг аваад өгөөч гэд муухай хэлж болно. Эсвэл надад үзгийг аваад өгөөч гэд сүүлд нь жоохон өргөлттэй хэлэх юм бол илүү соёлтой болдог. Яг тэрэн шиг гэхдээ одоо энэ барууны хэлүүдэд болохоор тэр өргөлттэй хэлхийн оронд иймэрхүү гуй гэдэг үгийг заавал хэрэглэх ёстой. Тэгэхээр маш өргөн хэрэглэгддэг үг. Энэ үгнийх нь утга нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр үгийг холбосон байгаа. Si, il гэж хоёр үгийг холбосон байгаа. Si гэдэг нь хэрвээ гэсэн үг. Si буюу se гэдэг хоёр үсэг нийлээд si болно. Тэр нь хэрвээ гэсэн үг. Il гэдэг нь болохоор нэг бол тэр эрэхтэй гэсэн үг. Эсвэл тэр зүйл, энэ зүйл гэсэн үг. Vous гэдэг нь та бид нар мэдж байгаа. Та гэсэн үг. Play гэдэг нь болохоор англиар бол please таашаах гэдэг юм уу одоо таалагдах гэсэн үг. Энэ хэрвээ энэ танд таалагдвал гэсэн. Тэр нь болохоор одоо аливаа зүйлийг гуйхтаа хэрвээ энэ танд таалагдчихвэл гэхдээ мэдээж энийг бол яг тийм утгаар нь гэхээс илүү гуйж юм тэхүү гэдэг утгаар нь хэрэглэгдэнэ. Тэгээд s'il vous plaît гэж хэлнэ. За надад туслаач тэхүү гэж хэлэхийн тулд жишээ нь aidez-moi s'il vous plaît. Aidez-moi s'il vous plaît. Энэ нь болохоор соёлтой бөгөөд эсвэл ер нь танихгүй эсвэл те өөрөөсөө ахмад хүнд та гэдэг утгаар нь хэлж байгаа. Тэгэхээр aidez-moi s'il vous plaît. Энийг болохоор чи гэж ярьдаг хүнтэйгээ одоо найзаасаа ч юм асуух юм бол надад туслаач тэхүү гэж яг адилхан зүйлийг асуух юм бол aide-moi s'il te plaît гэж хэлнэ. Aide-moi s'il te plaît. Тэгэхээр энд бол ялгаа нь юу вэ гэвэл түрүүний тэр z үсэг энэ ч байхгүй байна. Тэгэхээр дуудлага нь aide байсан бол aide болж байгаа. Тэгээ энэ болохоор vous байсан нь te болно. S'il te plaît. Aide-moi s'il te plaît. Тэгэхээр өөрийнхөө найзаасаа бол ер нь бол дандаа s'il vous plaît гэхээс илүү s'il te plaît гэж асууна. Чи надад тусалж чадах уу гэж асууя. Тэгэхээр та биш энэ одоо чи. Энэ болохоор одоо шинэ төрлийн одоо хэрэглээ гэх юм уу энэ хоёр үгний. Энэ болохоор me aider гэж хоёр төрний туслах бөгөөд me гэдэг нь одоо би эсвэл надад гэсэн утгатай. Тэгэхээр энэ хоёр үгийг холбоод надад туслаж гэдгийг нь m'aider болчихно. Хооронд нь нийлээд. Ер нь бол Франц хэлэнд их шигээр төгсгөөд их шигээр эхэлж байгаа юм бол ер нь бол хооронд нь ингээ холбочдөг. Тэгэхээр est-ce que tu peux m'aider? Чи надад тусалж чадах уу? За та надад тусалж чадах уу гэх юм бол est-ce que vous pouvez m'aider? Тэгэхээр юу өөрчлөгдөж байна гэхээр tu peux, vous pouvez болж байгаа. Чи чадах гэдэг нь та чадах. Est-ce que vous pouvez m'aider? Est-ce que vous pouvez m'aider? Та надад тусалж чадах уу? За, саяны үгэнд хариулт олгож бүгд ирээлээ. Намайг уучлаарай. Би танд туслаж чадахгүй. Тэгэхээр намайг уучлаарай гэдгийг санаж байгаа бол би бол одоо орхигдсон гэдэг шууд утгаар нь орчуулах юм бол тийм үгийг ашигладаг. Тэгээд би танд туслаж чадахгүй гэдгийг бүтцэн би чадахгүй туслаж танд гэж хэлнэ. Тэгэхээр бүгдээ одоо харъя. Je suis désolé, je ne peux pas vous aider. Je suis désolé, je ne peux pas vous aider. Намайг уучлаарай би танд туслаж чадахгүй. Төрний m'aider гэдэг нь болохоор одоо энэ чинь vous aider бол. Энэ болохоор гүйвлэгчээр төгсгөөд их хэрэгсэлж байгаа болохоор хоорондоо холбогдохгүй. Vous aider тэгээд энэ s нь дуудагдана. За, дахиад хэлье. Je suis désolé, je ne peux pas vous aider. За,
Мэдээж би чамд тусалж чадна гэж хэлж үзье. Мэдээж гэдгийг санаж байгаа бол bien sûr гэж үг байгаа. Тэр нь сайн итгэлтэй байна гэсэн үг. Би чамд тусалж чадна гэхэд би чадна чамд тусалж гэж хэлнэ. Тэгэхээр bien sûr je peux t'aider. Энэ болохоор t гэж хоёр үгний холбоотой одоо үг байгаа. Тэр нь болохоор чамд гэсэн үг. Тэр нь болохоор ихшгээр төгсөөд ихшээр эхэлж байгаа учраас хооронд нь тэр хоёр үгийг холбоно. Тэгэхээр энэ бол одоо жишээ нь хурдан ярихад бол маш чухал та угаасаа Франц хэлний одоо нэг хэсэг. Жишээ нь бид нар салгаж хэлэх гээд үзэх юм бол хэлэхэд аюу ядаргатай болно. Жишээ нь je peux te aider болно. Тэрний оронд te aider гэдэг хоёр үгийг нийлүүлээд t'aider. Тэгэхээр bien sûr je peux t'aider. Мэдээж би чамд тусалж чадна. За, votre гэж үг байна. Энэ таны гэсэн үг. Votre. Энэ r гэж хоёр үг нь r болно. Votre. Таны. Таны тусанд маш их баярлалаа. За, энийг бол монголоор мэдээж ингэж бол ер нь хүмүүс бол хэлэхгүй байх. Тусласанд маш их баярлалаа ч гэдэг юм те. Тусвалсанд, тус хүргэсэнд маш их баярлалаа гэж хэлнэ. Гэхдээ би Франц хэлний бүтцэнд нь зориулаад таны тусанд маш их баярлалаа гэж хэлье бүгдээрээ. Маш их баярлалаа гэдгийг төрүүлж хэлнэ. Тэгээд дараа нь таны тусанд. За, merci beaucoup pour votre aide. Таны тусад маш их баярлалаа. Өөрөөр хэлбэл тус хүргэсэнд маш их баярлалаа гэсэн үг. За, votre français. Түрүүн бид нар сурсан таны гэж үг votre гэж байгаа. Тэгэхээр votre français. Энэ таны Франц хэл гэсэн үг. Тэгэхээр та Франц хэлээ сайжруулахыг хүсэж байна гэж хэлье бүгд. Та Франц хэлээ сайжруулахыг хүсэж байна. Тэгэхээр та хүсэж байна гэж төрүүлж хэлнэ. Тэгээд дараа нь сайжруулахыг Франц хэлээ гэж хэлнэ. Vous voulez améliorer votre français. Vous voulez та хүсэж байна. Améliorer сайжруулахыг votre français. Таны Франц хэл. За, mon гэвэл миний. Mon миний. За, миний Франц хэл, миний англи хэл гэж хэлье. Mon français, mon anglais. Mon français, mon anglais. Бас анзаарж байгаа бол дуудлаганд нь энэ ч нөгөө нэг mon гэдэг нь одоо энэ үсэг нь хэлний угийн энэ үсэг байж таарж байна энэ дээр. Дараагийн үг нь гэвлэгчээр эхэлж яхад mon français гэдэг. Дараагийн үг нь ихшгээр эхэлж явах үед хэлний үзүүрийн энэ болж дуудаж байна тийм үү? Mon anglais гэдэг. Дахиад хэлье. Mon français, mon anglais. Миний Франц хэл, миний англи хэл. За, ингээд энэ өгүүлбэрүүдийг Франц руу орчуулад одоо сурсан үгнүүдийг ашиглаад бас бүтцийг нь яаж Франц өгүүлбэр бүтээх гэсэн бүтцийг нь яаж бүтээх талаар бүгдээр сурсан байгаа. Тэгэхээр нийт сурсан Франц хэлээр энэ 5 өгүүлбэрийг бүтээж чадна гэж бодож байна. Тэгэхээр би англиар хангалттай сайн ярьж чадна. Гэхдээ би тантай англиар ярихыг хүсэхгүй байна. Эхний өгүүлбэр. Дараагийнх нь би тантай Францаар ярихыг хүсэж байна. Учир нь би Франц хэлээ сайжруулахыг хүсэж байна. Тэгээд дараа нь та Францаар маш сайн ярьдаг. Одоо юм байна гэдгийг нь хаалтанд хийсэн байгаа. Яг л энэ шаардлагагүй. За, та надад тусалж чадах гоё. Эсвэл тэхүү тий. Тус хүргэсэнд эсвэл таны тусад маш их баярлалаа. За, бүгдэрийг ялс бүтцийг нь хальт би танд төхүүлээд өгье монголоор. Тэгэхээр би чадна гэдэг нь төрүүлээд орно. Тэгээ араас нь ярьж хангалттай сайн англиар. Гэхдээ би хүсэхгүй байна ярихыг тантай англиар гэсэн бүтцээ хэлнэ. Дараагийнх нь би хүсэж байна ярихыг тантай Францаар. Учир нь би хүсэж байна сайжруулах Франц хэлээ. За, дараагийн өгүүлбэрт бүтцэн та ярьдаг маш сайн. Та ярьдаг маш сайн. Та чадах уу надад тусалж. Тэгээд гоё.
Энэ болохоор маш их баярлалаа. Таны туст. За тэгээд дараагийн хичээл дээр эхлэхдээ энэний яг Франц хэлний хариуг нь би харуулад тэгээд эхлэе. Тэр болтол энийг Франц хэлээр орчуулсан байгаарай. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бүгдээрээ Франц хэлээ маш сайхан сайжруулад ер нь бол одоо энэ 3 хичээлний дараа таны анхан шатны Франц хэл одоо суурь нь баг зэрэг тавигдаж эхэлж байгаа гэж найдаж байна. Тэгээд үзсэнд баярлалаа. Намайг Instagram, Facebook, YouTube дээр дагаарай. YouTube дээр орж subscribe дараарай. Энэ одоо хичээлүүдийг хийхэд маш хөдөлмөр ордог. Дор хаяж нэг хичээлийг нь хийхэд би бас 4-5 цаг сууж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийг маань үнэлээд бас YouTube дээр subscribe хийгээрэй. За, дараа уулзлаа.